Өнөөдөр 17 дугаар жарны тийн ялгуулсан хэмээх модон морин жилийн шинэ 8-ны бэлэгт сайн өдөр тохиож байгаа. Бид бүхэн Монголын бурхан шашинтны төв орж шинэ 8-нд буян ном хийх, засал хийх нь ямар учиртай байдаг талаар тодорхойлсон юм. Тэгээ шинэ 8-ны тухайд бол одоо манай Замбуу ТV-с үлэмж хол энэ манал бурхан гэж ангаахын тийм ээ амтны зовлон эдгэх тийм одоо үз сүхийг хайрладаг. За манал бурханы шүтснээр өвчин зовлонгоос атлах гитлэх одоо тэр үндсийг олддог гэдэргээд ийм эрдэмтэй бурхан залардаг нэг ертөнц байх юм зү. Тэгээд тэр ертөнцийн манал бурхан манай Замбуу ТV шинэ 8-нд одоо өөрийнхөө жанал байцтайдаар ивэнэ гэсэн тийм ам тангарыг бурхан багшийн үед авсан юмаа гэж яриа байдаг. Тэр утгаар шинэ 8-нд бол голдуу манал дулдуйцсан ийм буйны үлийг хийх ийм одоо зан үлийн зөвлөл дэлгэрсэн. Гандан төвчлэн хийдэд өнөөдөр морин жилийнхээ засал номыг хийлгэх гэсэн сүсгтэн олон маш их байлаа. Тиймээс заслын ном бичдэг хэсэгт нэлээд хэмжээний дараал үүсгэсэн байсан юм а. Бид энэ үеэр засал номын үн ханшийн талаар сүсгтэн олонний сэтгэлдлийг сонслоо. Мэдхгүй одоо би ганцхан алтан ганжуур төвчүүлээ. 10,000 төгрөг хэдэн жилийн өмнө тийм үлээсээ одоо хэвээрээ л байна. Тэгээ заслын номнуудын өөр газар хуваараа хийдэг гэж чинь тэгээд явж. Гайгүй юм шиг шүү дээ харин ч. Тийм боломжтой. Хэдээс хэдэн төгрөгийн орчих юм бэ? Мэдгүй би энэ 6-7 төгрөнд л ном уншууллаа тий. Харин ч урдаасаа баг хямдарсан юм уу гэж бодож шít. Оо яах вэ? Энэ ийм юу байлгүй байхад. Үн хавчлах үнэтэй биш үү? Тухайлбал та одоо яг ер нь хэд орчим төгрөгөөр гэр бүлийнхнийхээ би сая 10 хэдэн мянган төгрөгөөр л уншууллаа. Нэг жилд 12 удаа шинэ 8 тохиодогч тухайн жилийнхээ эхлэл гэдэг утгаар хаврын тэргүүн сарын энэ өдөр ийхүү засал ном хийлгэж буян арвижуулдаг байна. Сонирхуулахад 160 эхлэхдээ туулаа жилээс эхэлдэг бөгөөд тийн ялгуулсан, илжигэн, ялгуулсан гэх зэрэг тухайн жилийн нэр нь ёгт утга агуулдаг гэжээ. Бараг дүрс нь болж байгаа юу?